эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр өвс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэр радио 104.5 эрхэм сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгийг хүргэх гээд бэлэн болсон байна. Бид 7 хоног бүрийн 5 гарагийн 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутанд сэтгэл зүйн нэвтрүүлгээрээс мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгцэн эмчтэй бас ярилцдаг байгаа. Тэгвэл бидний энэ сарын энэ 7 хоногийн дугаард бидний хизээний мэддэг болсон Better Mind найргуудал сэтгэл заслын сэтгэл засалч мандах эмч маань хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдөр бит хоёр бол бас нэлээд хэдэн сарын хугацаанд ярилцъя гэж энэ сэдвийг гаргаж ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр миний хувьд бас удаан хүлээсэн юм шиг тэгсэн хэрнээ ярина гэхээрээ бас бага зэргийн санаа зовнилтой тийм сэдв байгаа. Энэ бол манипуляц буюу хүмүүст одоо өөртөө ашигтай байдлынхаа төлөө хүмүүст нөлөөлдөг нэг ийм үйл явц байгаа. Өөрөөр хэлэх юм бол манипуляц гэдэг маань бидний харилцаан дээр ямар үг үйлдэлээр илэрч байгаа тэр зүйлийг л тэгш нэрлээд байгаа юм байна гэж би хувьдаа ойлгоод байгаа. Таны хувьд болохоор хоёулаа энэ сэдвийг илүү одоо гүнзгий судлах гэхээсээ бас тарих талаасаа гэдэг юм уу тий сэтгцэн эмч талаасаа бас юу гэж тодорхойлмоор байдаг юм бол бас энийг юу гэж хүмүүст ойлгуулахыг хүсдэг юм бол гэдгээс хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Манипуляц гэдгийг энгийнээр ойлгох юм бол тарих угаалт гэж ойлгож болно. Өөрөөр монголоор орчуулсан нэг хувилбар нь хүнийг гартаа оруулах. Хүчирхийлэлээр биш. Уран залтай, залжин аргаар тухайн хүнийг зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхол, өөрийнхөө ашигын төлөө тэр хүний бодлыг нь, сэтгэл хөдлөлийг нь, үйлдэлийг нь удирдах зорилготой тэр одоо үйл явцын манипуляц гэж нэрлэж болно. Одоо энэ бол энгийн ятгахаас арай өөр л дөө. Одоо хүүхдээ ч юм уу хамт ажилладаг хүний найз нөхдөө тэр хүний сайн сайхны төлөө ятгах, синхруулах гэдгээс арай өөр юм. Тэр одоо ятгалханд орж байгаа, манипуляцд орж байгаа хүний сайн сайхан байдал бол хамаагүй. Зөвхөн тэр манипуляц хийж байгаа хүний өөрийнх нь сэтгэлийн амар амгалан таатай сайхан мэдрэмжийн төлөө тэр хүнд ямар мэдрэмж, ямар одоо хор уршиг үссэн ч хамаагүй. Тэгэхээр манипуляц гэдэг бол одоо гэр бүлийн хүрээнд хосуудын харилцаа, ээж аав хүүхдүүдийн хооронд улс төр гээд бүхэл нийгмийн хүрээнд энэ одоо хүний тархийг угаах, өөрийнхөө ашиг сонирхлын төлөө хүний бодол мэдрэмжийг өөрчлөх үйл явдлууд бол нэлээдгүй байдаг. Тэгэхээр нөгөө манипуляц гэдэг зүйлийг хүмүүс ингээд өөртөө ашигтай байдлаар ч юм уу одоо маш олон ингээд YouTube рүү ч юм уу тий YouTube дээр байгаа бичлэгүүдийг ингээд харж яхад одоо манифест хийх арга тэргээл нэг юм эерэг харагдахаар зүйлсүүд бас ингээд тухайлдсан байна л та. За өөртөө яаж манифест хийх үү гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ нь дан ганц бас хортой зүйл гэж ойлгогдох уу эсвэл энэ нь ямар үед хэнд яаж хийж байгаа вэ гэдгээс хамаарат бас сайн зүйл болж хувирах уу? Ер нь бол манипуляц орж байгаа. Одоо өөрийнхөө сэтгэл хөдлөл бодлыг хүний хин нэгнэр өдөртүүлж байгаа хүний хувьд бол таагүй мэдрэмж хөвчлөг төрнө. Өөртөө итгэхгүй болно. Өөрийнхөө бодит байгаа байдлыг байгаагаас нь доогуур үнэлнэ. Би хангалтгүй. Сул дорой. Би ер нь их асуудалтай байнга алдаа гаргадаг. Хангалтгүй л гэсэн мэдрэмжийг их авдаг. Тэр манипуляц хийж байгаа хүн маань ямар зорилгоор гэхээр өөрийгөө тийм хүчтэй, давмгайлагч, мундаг, эгогоо тийжэх зорилгоор тухайн хүндээ сул дорой, алдаатай, асуудалтай гэдэг мэдрэмж төрүүлэх зорилготой байдаг. Тэгэхээр манипуляц гэдэг зүйл бол хөвчлэн сөрөг утгаар ажиглагддаг гэсэн үг. Түрүү хэлсэнчлэн манипуляцийг зөвхөн хүн хүндээ хийдэг юм биш.
хүн өөртөө хийдэг тохиолдлууд ч бас нилээдгүй ирдэг л дээ. Ихэвчлэн perfectionist буюу төгс төгөлдрийн дотоод зөрчилтэй хүмүүс өөрөө өөртөө тэр манипуляцийг хийгээд дотоод стрессийн шалтгаантай гутралд орж ирэх нь зөөнгүй ажиглагддаг. Өөртөө хийхээр бас сэтгэл зүйн хямрал илэрх юм шүү дээ, тийм. Илэрдэг. Одоо жишээлх юм бол дотор 2 бие байна гэсэн үг л дээ. Нэг нь бол одоо жинхэнэ бие. Хүн шүү дээ. Чадах юм аа чадна, чадахгүй юм аа чадахгүй. Хүсээ зорьсон ч бас зарим үед зорилготой хүрэхгүй тохиолдол байдаг. Тэгтэл нөгөө талын тэр манипуляц хийдэг дотор байдаг бие бол perfect төгс алдаа мадаггүй байдлыг өөрөөсөө хүсдэг бие байдаг. Ямар ч одоо ямар ч мундаг сайн байсан тэр хүн хичээсэн зүтгэсэн ч тэр дотоод бие бол төгс байдлыг өөрөөсөө хүснэ гэсэн. Байнгын шүүмжлэн, байнгын буруутгах нь алдаа дутагдлыг нь олж байнга сануулна. Тэгсэн мөртлөө эсэргээрээ магтдаггүй, сайшаадгүй юм хандлагыг хүн өөртөө гаргаснараа дотоод стрессийн шалтгаантайгаар гутралд орж нилээдгүй хүмүүс ирдэг. Тэгэхээр манипуляц бол ихэвчлэн хүнд таагүй, тавгүй сэтгэл дундуур мэдрэмжийг төрүүлдэг. Яг одоо нөгөө манипуляцуудын тухай ингээд сонсоод тиймний тухай хичээл үзэх ч юм уу тэр зүйлийг бидний амьдралд яг яаж харагддгийг, яаж нөлөөлдгийг гэдгийг ингээд сонсох тусам надад төрж исэн мэдрэмж нь нэг юм хэцүү хүнд мэдрэмж байсан баг. Тэгээ яагаад ийм хэцүү хүнд байсан юм бэ гэхээр яг таны сайн хэлсэнчлэнгээр манипуляцад өртөж байгаа хүн одоо нөгөө амиа хорлох тухай бодох хүртлээр хүндэрдэг юм байна гэдгийг бас одоо сонсож байгаа байхгүй. Жишээлбэл ингээд за эхнэр нөхрийн харилцаан дээр бай гэж бодъё л та. Хин нэг нь одоо энэ манипуляц хийдэг буюу өөртөө ашигтай зүйлийнхээ төлөө тэр хүнд нөлөөлдөг бай гэж бодъё л та тий. Тэгэнгүүт дандаа л нөгөө ямар нэгэн зүйл болонгууд одоо чи ингээ миний хийснээр эрт гарсан бол энэ осол болохгүй ах байсан гэд ингээд өөрийг нь ямар буруутай вэ гэдгийг нь байнга сануулдаг тий. Өгүүлбэрийнх нь утган дотор нь таны хэлдгээр чи тэгчээч чи ингэчээч гэд ятгаад байдаг зүйл биш. Тэр нэг өгүүлбэрийн бүтэц дотор чи буруу байна, чи болохгүй байна, чи хангалтгүй байна, чи ерөөсөө биш байна гэл нөгөө өөрөө өөрийг нь өгөөсгээд тахаар хүн чинь ингээд тэр нь ингээд давтамжтайгаар удаан хугацаанд төртөө тэрхээрээ өөрийгөө ер нь одоо үн цэнгүй, хинж биш, чухал биш, ер нь байх хэрэг байгаа мó гэдэг ийм амиа хорлох хүртэл бодол төрд юм байна л да. Тэгэхээр энэ тухай ингээд сонсох тусам надад юм хүнд санагдаадсан байхгүй. Ер нь бол тэр манипуляц хийж байгаа хүмүүсийн өөрийнх нь сэтгэл зүй нэлээд гүндээ асуудалтай байх нь нэлээдгүй байдаг. За та сүүлийн үлрэл хата хэлээрэй. Манипуляц хийж байгаа. Манипуляц хийж байгаа хүний өөрийн дотоод сэтгэл зүй нэлээдгүй асуудалтай байдаг. Бүр сэтгэлийнхаа гүнд хүүхэд ахвын наснаас ихэлсэн, удаан хугацаанд үргэлжилсэн тавгүй мэдрэмжтэй хүмүүс хөвчлэн манипулятор буюу хүний одоо оюун бодлыг удирдах, хүнийг хит хянах тийм хүсэлтэй болдог байх нь л дээ. Нэгдүгээрт хүүхэд насандаа эцэг эхийнхаа хин нэгнэр, томчуудынхаа хин нэгнэр өөрөө бүрэн удирдуулдаг байсан. Хин нэгний бүрэн хяналтанд байдаг байсан. Өөртөө итгэх султай. Өөрөө биеэ дагаад ямар нэгэн зүйл хийхэд айцтай төгшөөртэй байдаг хүмүүс маань насанд хүрээ том болоод ирэхээрээ эхнэрийгээ, нөхрийгөө хамт ажиллагсдыгаа хүүхдүүдээ сэтгэлийн өөрийнхөө сэтгэлийн амар тайван байдлын төлөө одоо удирдах, хит хяналтнаа байлгах сонирхолтой байдаг. За ер нь манипулятор хийдэг хүмүүсийг уулзаад асуухаар ер нь юм дотоод төгшөөртэй хүмүүс байдаг. Бүх юм хяналтанд хин хаана юу хийж байгаа нь тодорхой. Бүх юм гарт байгаа мэдрэмж авч иж тэр хүн өөртөө итгэлтэй тайван мэдрэмж авдаг. Хин хаана хизээ юу хийж байгаа нь тодорхойгүй. Нөхрөн ч юм уу, уцаахгүй байх ч юм уу. Эсвэл хүүхдүүд нь одоо яг сонгох гэсэн мэргэжлийг нь сонгохгүй байх, яв гэсэн сургуульд нь явахгүй байх үед тухайн хүнд дотоод төгшөөртэй, стресстэй байдал мэдэрдэг.
өөртөө итгэлгүй хангалтгүй мэдрэмж мэдэрдэг учраас тэр хүүхдүүдийн хаанч төлөө гэхээс илүү нөхрийнхөө төлөө, эхнэрийнхээ төлөө гэхээс ч илүү нэгдүгээрт өөрийнхөө төлөө бүх юмыг хяналтанд байлгах орлого хийдэг. Тэр хяналтанд байлгахын тулд нийтлэг хэрэглэгддэг. За 4 янзын аргууд байна л да. Одоо тэр нэг амар тайван байдлаа бий болгохын тулд өөрийнхөө төгшүүрийг намдаахын тулд тий эсрэгдэг одоо хит хэдийн 4 байна. 4 байна. За хүчирхийлэл үлдчихэж байгаа хүнийг бодох юм бол тэр одоо хүний оюун бодлыг хяналтандаа байлгаж байгаа хүнийг анзаарахад ер нь төвхтэй. Хүчирхийлэл үлдчихэж байгаа юм бол хүн харахад ууртай, уцаартай харагдана шүү дээ. Ер нь бол төрөмгийлээд байна гэдгийг анзаарахтана. Тэгтэл манипуляц хийж байгаа хүний царай төрх нүүрний илрэл бол яг тэр хүний төлөөгээд байгаа юм шиг. Айгуу тийм халуун, дулаан, үнэхээр хүнийг ойлгодог сайхан хүн шиг тийм дүр эсгэж чадна. Бүр одоо олон жил хууль шүүхийн одоо ажил хийсэн цагдаа нар ч юм уу эсвэл сэтгэл зүйч сэтгцэн эмчнэр бол олон жил ажиллаад эхлэхээр хүнийг ер нь харцнаас нь уншдаг мэддэг болдог шүү дээ. Гэвтэл мэрэгжлийн одоо манипуляц хийдэг хүмүүсийн зарим тохиолдолд хуурдагч тохиолдол байдаг тэр мэрэгжлийн хүмүүс. Тэр тухайн хүн ямар сэтгэл хөдлөл гаргах уу, ямар байдлаар энэ хүнийг удирдах уу, яаж тархийг угаах уу гэдэгтээ зориулж нүдний харцаа хүртэл өөрчлөх тийм чадвартай байдаг. Тэгэхээр нэг талаараа оюун ухааны чадвар нэлээд өндөр. Хүнийг хараад манипуляц хийх чадвартай хүмүүс бол хүний байр байдлыг зан аашиг барагцаалдаг. Таамагладаг, хүнийг аягүй сайн уншдаг. Тэгэхээр энэ хүнд юу ярих юм бол илүү сайн одоо надад итгэхээр байна. Миний үгэнд илүү сайн орохоор байна гэдгийг аль хэдийн хэдэн алхмын задлыг хараад тооцоолцсон байдаг. Тэгэхээр маш гоё дүртэйч байх тохиолдол байдаг. тэгвэл яг энэ тохиолдолд нь чинь ингэдэг үү? Одоо анхны сэтгэл хөдлөл дандаа ийм супер байдаг энэ хүмүүсийн биширмээр гэд хүүх ямар гоё хүн бэ, ямар лаг хүн бэ гэдэг ч юм уу те. Анхны сэтгэлийг маш сайн төрүүлдэгч явандаа тухгүй таагүй мэдрэмжүүд өгч эхэлдэг гэхээр яг энэ дүр байж болох юм байна те. Тийм. Ер нь бол үнэхээр анх ингээд уулзгаад ийм хүн байдгийм аа. Ямар ухаантай юм бэ? Яг үнэ. Ямар бараг л одоо гэгэрсэн хүн шиг ямар гоё хүн бэ? Ийм хүн бас байдгаа гэмээр тийм таатай мэдрэмж төрүүлдэг. Эхэндээ. Тэр таатай мэдрэмжэндээ нэг хэсэгтээ одоо хайраар бөмбөгдөх гэж бас хэлдэг л дээ. Хосын харилцаанд их гардаг. Айгуу сайн халамжтай, анхаарал тавьдаг, хайрладаг, халамжилдаг. Ямар сайн залуу вэ? Ямар сайн эмэгтэй вэ? Гэтэл нь тэр хайр, халамж, сайхан мэдрэмжт нь одоо хамааралтай болтол нь нэг хэсэгтээ тийм сайхан дүртэй явах нь. Тэгээд цаагаараа өөртөө дасгах, донтоолох, өөрөөсөө хит хамааралтай болгох зорилготой. Тэгээ яваандаа тэр манипуляцид өртөж байгаа хүн өөртөө итгэлтэй байдлаа алдаж эхэлдэг. Өртөж байгаа хүн нь өөртөө итгэлтэй байдлаа алдах юм шүү дээ. Манипуляц хийж байгаа хүн нь л харин ч тэр хүний одоо сул дорой байгаа, зовж байгаа, өөртөө итгэлтэй биш болж байгаа, өөрөөс нь хамааралтай болж байгааг харах тусам, мэдрэх тусам өөртөө илүү итгэлтэй болдог. Эго тийжэгддэг гэсэн. Тэгвэл хоёулаа хоёр дахь төрөл рүү н орохоос өмнө би нэг зүйл асуух гэсэн юм чи. Манипуляц хийж байгаа хүн тэр хүнийг одоо тархийг угааж байгаа гэж хэлнэ гэдэг шүү дээ. Угааж байгаа хүн зоригтой өөрийнхөө юу хийж байгааг мэдж байгаа гэдг нь үнэ юу вэ? Ер нь бол юу хийж байгаа гэдгээ ихэнх нь мэдчихэдэг. Ихэнх нь мэддэг. Мэдэж байгаа ч гэсэн хүлээмж зөвшөөрмөөргүй өөрөөсөө ч нуудаг төрлийн хүмүүсээс байдаг. Хэрвээ одоо тэр одоо манипуляц хийж байгаа хүн өөртөө итгэл яг жинхнээсээ тааруу байгаа үед бол би хүний тархийг угаадаг, би хүнийг хэд хяналтандаа байлгадаг, хүний мэдрэмж бодлыг би удирддаг, өөртөө ашигтай байдлаар хүнийг нэг талаараа ашиглаад байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нөгөө өөртөө итгэлгүй байдлыг маань сэдрэх гэдэг болохоор өөртөө нэг юм хуурамч одоо
нэг тийм дүр зургийг өөртөө бүтээсэн байдаг. Одоо жишээлх юм бол би амьдралынхаа л төлөө, чиний сайн сайхны төлөө, сайхан хүүхдүүдэд амьдруулахын төлөө л би ингэж хэлж байна, зааж өгч байна, удирдах байна, тархин ажиллуул зохицуулж байна гэдэг дүр. Энэ дүрэндээ бусад хүмүүсийг ч итгүүлэхийг хүснэ, өөрөө өөрийгөө ч итгүүлэхийг хүснэ. Өөр сэтгэл зүйч дээр ирсэн байсан ч манипуляц хийж байна. Би хит хүний хяналтандаа байлгаж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх тас байдаг. Тэгвэл тэрийг харах юм бол энэ зориудын зорилготой харагдахгүй нь шүү дээ. Харагдахгүй. Өөрийгөө хүртэл тэгж одоо нөгөө манипуляц хийж байгаа юм шүү дээ. За хоёр дахь төрөл нь яа гэв? Хоёр дахь төрөл нь бол одоо сүрдүүлэх хариу уруулууд байдаг. Хэрвээ миний хүснээр ингэхгүй бол би тэхээ байлээ шүү. Миний хүснээр хэрвээ ингэхгүй бол би ингэн шүү. Нөгөө барьцаа шүү. Тийм барьцаалт сүрдүүлэх хариу урал гэж хэлдэг. За энэ сүрдүүлэх хариу урал бол ихэвчлэн одоо borderline personality disorder гэдэг байдаг шүү. Би хүний завсрын эмгэг. Яг үнэ. Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй. Нэг болохоор маш юм итгэвтэй, өөртөө итгэлтэй, гоё цантай болсноо. Нэг болохоор хэдхэн секундын дотор, хэдхэн минутын дотор депресстэй ч юм шиг сэтгэл дундуур дугаа хураачдаг юм. Зан төрхийн юм тогтворгүй хэв шинж гэж байдаг. Энэ хүмүүсээс хөвчлэн гаргадаг. Ямар одоо хэв шинж байдгүй гэхээр эхнэр нь, нөхөр нь, хин нэг нь өөрийнхөө нь болохгүй байх юм бол өөрийгөө гэмтэх үйлдэлүүд хийх байдлаар. Хэрвээ надаас салах юм бол би өөрийгөө гэмтэн шүү. Хэрвээ над ингээд гараад явах юм бол би өөрийгөө ингэчин шүү. Ажлын байран дээр хүртэл гардаг. Хэрвээ миний хүснээр миний ажлын байрыг шинчилж өөрчилж өгөхгүй байх юм бол би ажлаас гарна шүү. Эсвэл танаа байгууллагын асуудалтай зүйлүүдийг тийшээ мэдээлнэ шүү гэдэг ийм байдлаар сүрдүүлэх хариу урвал үзүүлдэг байдлаар бас манипуляц хийдэг. Хүнийг ийм айц давтуулж. Тийм ээ. Тийм. Айц төрүүлээд нэрээ яана. Энэ хүний хэлснээр байхгүй бол янз бүрийн асуудал болж байгаа. Энэ байдал над дээр үйлчлүүлж исэн нэг эмэгтэй тохиолдож исэн. Нөхөр бол байнгын хүчирхийлэлд байлгадаг. Байнгын одоо бие махбодын, сэтгэл зүйн, санхүүгийн хүчирхийлэл байлгадаг. Гурван хүчирхийллийн төрөл гуруула байдаг. Бие махбод, сэтгэл зүй, санхүү гурвууланд нийлэрдэг байх нь шүү дээ. Тэр эмэгтэй уул нь ганцаараа ажил хийдэг. Ганцаараа гэр бүлийнхээ санхүүг зохицуулдаг. Уг нь. Гэтэл тэр бүх мөнгө төгрөгийн одоо эрх мэдлийг нөхөр эзэмшдэг. Дээрээс нь тэр эмэгтэйг олон жилийн хугацаанд чи асуудалтай, чи муу, чи асуудалтай л болохоор би юм байгаамаа. Чи өөрөө болтгоо болохоор манай амьдрал ийм асуудалтай байгаамаа гэж бүх бурууг тэр эмэгтэйд тогтдог. Тэгээ тэр эмэгтэй боли салыг гэх юм бол би өөрийгөө гэмтэн. Эсвэл хаа байгаа газараас ч хайж чад чамаа гэмтэн. Тэр үйлдэлээс нь айгаад тэр эмэгтэй болохгүй газар байгаад байна гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн 20-30 жил хамт амьдэрсэн. Тэгээ одоо бас холдох бодол байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүний тэр сүрдүүлэх хариу урвалт авцсан. Ямар нэгэн эвгүй үйлдэл хийч хөдөлгөдөг айцаасаа болоод холдож чаддаггүй. Энэ бол манипуляц хийж байгаа хоёр дахь хэв шинж юм байгаа. За 3 4-ийн сонсчод асуулт руу орё гэж бодож байна. 3 дахь нь бол gaslighting гэж хүмүүс бас энэ тэндгүү нилээдгүй сонсдог болсон. Энэ маш их сонсогдож байна. Киноч гардаг болсон. Хүүхдүүдийн дунд ч нилээдгүй gaslighting хийж гэн гэж яригддаг болсон. Хилдэг болсон. Gaslighting гэдэг нь болохоор тухайн хүний тэр өөрөө мэдэрч байгаа мэдрэмж харсан зүйлд өөртөө бүр эргэлзэл нь тэр хүнийг одоо юм бодлуулна гэсэн үг. Одоо жишээлх юм бол кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Гэртээ нэг эмэгтэй ороод ирсэн чинь нөхөр нь өөр эмэгтэйтэй байж идэг. Тэгэнгүүт нөхөр эхнэртэй gaslight хийдэг. Нөгөө эмэгтэй газ гаргаж явуулчаад эхнэр чи ямар хүнтэй хамт байж гинэ гэхэд юу эмэгтэй? Ямар эмэгтэй? Чи юу харсан? Юу ч байгаагүй шүү дээ. Чи буруу харсан юм биш үү?
гэж тэр эмэгтэйг бүр ингээд харсан зүйлдээ мэдэрсэн мэдрэмжтэй эргэлзэж өөртөө бүр итгэхгүй дотроо нэрээ чи юу илээ? Би буруу харсан болов? Буруу мэдэрсэн болов? гэж эргэлзтэл тархийг бодлуулдаг. Энэ үйлдэлийг газлайтинг гэдэг. Энэ газлайтинг бол одоо бүхий л насны хүмүүс бие биендээ хийж өгдөг. За биднэрт хамгийн их өртдөг нэг жишээг та хэлвэл. Хамгийн их өртдөг одоо над дээр ирдэг жишээнүүд гэх юм бол гэр бүлийн хүрээнд газлайтинг нэлээд хийгддэг. За одоо жишээлх юм бол өөрөө стресс үүсгэгч, өөрөө одоо гэр бүлийн гол одоо асуудлыг үүсгэгч хүн байтал нөгөө гэр бүлийн одоо эхнэрийг, нөхрийг алтаатай, буруутай гэдэг мэдрэмж төрүүлдэг. Одоо жишээлбэл эмэгтэйчүүд ингэж хэлдэг л дээ. Эрэгтэйчүүд ч гэлтгүй. Маргаан дээр хэлээгүй үгийг хэлсэн болгодог. Өөрийнхөө хэлсэн үгийг хэлээгүй болгодог. Нөгөө хүн бол нөгөө хүний хэлсэн таагүй тавгүй үгнүүдийг сонсцсон байгаа шүү дээ. Сонсоод тархиндаа тогтоогоод авцсан байгаа. Тэгтэл би тийм үг хэлээгүй. Чи буруу сонссон баг. Өөрөө зохиож байна гэдэг хандлагуудыг гаргадаг. Тэгээд тэр газлайтингд өртөж байгаа хүмүүс бол нийтлэг хэлдэг нь гэртээ камертай болох юмсан. Эсвэл маргалдаад эхлэхээрээ бичлэг хийж ядг юм билүү? Тийхгүй бол сүултээ өөртөө ч эргэлцэхээр нэрээ би тийм үг хэлчлээ гэдэг хандлага гаргадаг. Энэ дээр юмч би нэг ийм кейстэй тохиолдож ирсэн юм байна. Яг таны сайн хэлдэг. Чи тэгж хэлээ үздэй гэсэн чинь нөгөө одоо тэрэнд өртөж байгаа хүн ингээд өөрөө тэгтээ үнэхээр тэгж хэлснээ санахгүй. Тухайн үеийн ер нь бол ингээд нөгөө маргаан үүсэл эхлэнгүүт одоо тэр үеийнхээ маргааны үеэрээ юу ярьж байгаагаа одоо нөгөө ай санаж алдагдах гэж ярьдэн шүү дээ. Тэр үеийг санахгүй болохоор тэр үгээ хэлсэн эсгээ би үнэхээр мэдэхгүй байна гэж. Одоо итгэлтэй биш шүү дээ бас. Би тийм үг хэлээгүй шүү дээ гэж хэлж чадахгүй. Би яг тэр үед юу ярьснаа өөрийгөө санахгүй юм гэдэг. Энэ болохоор ер нь бол хит хэдэн удаагийн давтамжтай газлайтинг өртдөг хүн байх магадлалтай. Хүний чинь тэр богино хугацааны ой санамж гэдэг бол тархины одоо тухны хэсэгт одоо болж байгаа хэлсэн, ярьсан, харилцаж байгаа хүний царайны илрэл байгаа газар гээд энэ дурсамжууд чинь шууд болон шууд бас байдлаар богино хугацаанд хэдэн минутаас хэдэн цагийн хугацаанд хүний тархины урд хэсэгт хадгалагддаг. Хадгалагдах чи ёстой. Тархины тухны хэсэгтээ тийм илэрхий гэмтэлтэй асуудалтай л биш бол хэдэн цагийн дотор хэдэн минутын өмнө болсон үйл явдлыг хүн бол ерөнхийд нь санджах ёстой байхгүй. Тэгтэл өөрийнхөө одоо санаж байгаа зүйлд, мэдж байгаа зүйлтэй эргэлцтэл дахин давтамжтай тэр хүн одоо тэр удилсан мэдрэмжийг газлайтинг өртдөг байх магадлалтай. Нэрээч миний буруу юм болов. Нэрээч би тгээ хилцсэн юм болов гэдэгтэй гол нь санахгүй. Тийм, итгэл үнэмшил. Төрх нь олон удаагийн газлайтингд өртсөн байх магадлалтай. Одоо нөгөө ер нь нөгөө хамгаалах механизм гэж бид нэг яриад байдаг штеп. Яг ингээл маргаан үүсэл эхлэнгүүт одоо бас л нөгөө хөвчлэн хосуудын дунд л гарч ирдэг сонсч ирсэн кейсээ би ярих гэдэг юм л да. Маргаан ингээл үүсэнгүүт ингээд нөгөө тэр хүний яриаг ингээд блоклчдаг юм шиг байгаа гэж тэр хүн одоо өөрөө ярьж байгаа байхгүй юу? Угаасаа утгагүй зүйл ярьдгийг нь би мэддэг болохоор уус хүлээж авдаггүй. Тэрхтэй хүмүүс нь ярьсан юм. Яг энэ хохирогч хүн бол юм гэдэг. Одоо ингээд угаасаа л тэр хэлж байгаа зүйл нь ингээд угаасаа л утгагүй зүйл байгаа гэдгийг нь би мэдж байгаа болохоор хүлээж авах ерөөсөө хүсдэггүй болохоор ингээд дараа нь угаасаа тэр үед маргааны үед юу гэж хийсэн би угаасаа санаагүй. Ер нь бол хамгаалах механизм ажиллаж шүү дээ. Тийм. Би бол тэгж бодоод байгаа. Яагаад хамгаалах механизм ажиллаж байна гэхээр олон удаагийн нөгөө талын хүнээс сэтгэл зүгээр хохирсон, таагүй, тавгүй мэдрэмжүүд авч болохоор тий. Угаасаа яриг нь сонсоод ч ойлгоод ч харин тий. нэмэргүй гэдэг мэдрэмжийг олон удаагийн давтамжтай авсан байх нь шүү. Тэгэхээр
сэтгэл зүгээ хамгаалах нэг механизм байна. За тэгвэл газлайтинг бол яг бид мэддэг л зүйл байна л та таны хэлдгээр. Яг бол хэлээгүй ах чинь би чамд хэлсэн штэ гээл тий. Тэгээд гүү би чамайг тийчлэхийг сонсоогүй штэ гээ тий. Чи надад тийч хэлээгүй гээл эсэргээрээ бас өөр дээрээ тэгж гарч ирдэг юм уу тий. Хэлсэн үгийг нь хүртэл говьлах харин тий. Өөр утгаар хэлж яхад тий. Энэ талаар нь хэлсэн биз дээ. Чи яг л ингэж хэлсэн. Гэт тайлбарсан ч гол нь тэр манипуляц хийж байгаа хүний оюун ухааны чадвар IQ өндөр болохоор ер нь ямар үг өгүүлбэрээр энэ хүнийг өөрийнхөө одоо бодолд итгүүлэх үг гэдэг арга цайл нэлээд ихтэй гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр ямар ч хүн байсан тайлбарсаар байгаад бүр зарим хүн бол бүр ингэж зурж битсээр байгаад нэрэ чиний зөв юм байна те гэдэг ойлголтод хүрчихдэг. Зөв. За хоёлаа дөрөвдөх рүү нарахгүй л нэвтрүүлэг маань бас би бас 2 3 чухал юм асуумаар байдаг. Дөрөвдөх бол хохирогчийн дүрд тоглодог. Өөрөө стрессийн их өсвөр, асуудлын их өсвөр мөртлөө өөрөө амьдралдаа хүн чинь ер нь бол өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай шүү дээ. Өөрийгөө сэтгэлийг жаргалтай, таатай, тухтай байлгахын тулд хичээх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл миний амьдрал, миний сэтгэл хүрэхгүй байгаа нь хин нэгний буруу. Эцэг эхийн буруу. Эсвэл эхнэр нөхрийн буруу. Би сэтгэлдээ хүртэл өөртөө итгэлтэй, амжилттай мундаг амьдрахгүй байгаа нь энэ хүнээс болсон. Чамаас олж би өнөөдөр ийм байна. Чамаас олж миний амьдрал ийм байна. Чамаас олж миний сэтгэл зүй ийм байна гэд өөрийнхөө үүрэх ёстой үүрэг хариуцлагыг хажуухийнхаа хүнд 100% өрүүлэх гэж хичээдэг. Энэ байдлыг хохирогчийн сэтгэл зүй гэж ойлгож болно. Хосын амьдрал ер нь хүн хоорондын харилцаа бол над дээр ч үүрэг хариуцлага ирэх ёстой. Хос дээр маань ч үүрэг хариуцлага ирэх ёстой. Нэг нь 100% нөгөөдгийнхээ амьдралыг даах ёстой биш шүү дээ. Тэгтэл бүх хариуцлагыг нэгэн дээрээ өрүүлдэг. Өөрийнхөө бүх бурууг хүн дээр өрүүлдэг. Би хохирогч. Тий. Чамаас л болоод ийм болчихлоо. байгаа тийм. Энийг бол бас бид нэр сүлээд маш их сонсож байгаа тийм. Хохирогчийн сэтгэл зүй, хохирогчийн дүр тоглох, хохирогч бол жүжиглэх гэл тийм. Би л одоо энэ бүх зүйлийн ард ингээд хамгийн их хэцүү байна. Яг хохирчин. Тийм, хохирчин гэдэг. За тэгвэл хоёлаа нөгөө нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө нөгөө чухал хэсэг буюу та түрүүн одоо нэг шалтгааныг нь халтурдаад өнгөрсөн л дөө. Тэрлүү арах юм бол нэвтрүүлэг мань дуусгай чинь. Өөрөөр хэлэх юм бол манипуляторууд буюу энэ хүний тарих угаалтыг хийгээд өөрийнхөө амар тайвны төлөө бусдыг буруутгаад тий өгүүлбэр дундаа далдаар буруутгаад байгаа энэ хүмүүс зин баг насныхын амьдрал угаасаа өөрөө хитгэн хилтэнд байсан ч юм уу за ийм асуудлуудаас үүдэлтэйгээр ийм хүн болж өсөж байгаа юм байна. Энэ хүмүүсийн тэгвэл тарих яаж ажиллаж байгаа вэ? Бас нөгөө өртөөд байгаа хүний одоо нөгөө тарихны үйл ажиллагаа гэх юм уу? Түрүүн таны жишээлсэн шүү дээ 20 30 жил тэр зүйлээсээ гарч чадахгүй байгаа гэдэг. Тэгтээ энэ хүмүүсээс их ингээд ийм хайр өгөөл хүнийг баярлуулаад халамжлал нэг болгоч юм шиг гоё аз жаргалтай мэдрэмж өгөнгүүтээ буцаагаад болоод нөгөө шахалтуудаа хийгээд өгдөг ч юм уу, хяналтуудаа хийгээд өгдөг ч юм уу. Энэ үед манипуляц хийж байгаа хүн болон өртөж байгаа хүн хоёрын тарих ер нь юу болж ямар дааврын тоглолтод бид нэр орж байгаа. Ер нь бол хүний сэтгэл санаа гэдэг чинь бол даавар гэдэг таа шүү дээ. Тэр дунд тарих өртөгтөр тарихнаас ялгардаг. Бичил даавруудын нөлөөгөөр бидний баярлалтай, уйлдаг, инээдэг, айдаг, түгшдэг мэдрэмжүүд маань тархинаас үсэлдэг. Тэгэхээр тэр манипуляц хийж байгаа хүний хувьд бол дофамин гэдэг бодисын өөрчлөлт байдаг. Дофамин гэдэг бодис маань хэвэндээ өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, мотивацтай, нэг юм урам зоригтой мэдрэмж төрүүлдэг бодис юм байна л та. Тэгтэл тэр дофамин гэдэг бодис маань тэр манипуляц хийдэг хүмүүсийн хувьд бол энгийн амьдрал, энгийн харилцаан дээр хэвэнээс бага ялгарладаг байх магадлалтай. Бага дофаминтай байхаар тэр хүн урам зоригоор, өөртөө итгэлтэй байдлаар, кайфтай мэдрэмжээр харьцангуй дутагдана гэсэн үг. Тэр дофамин гэдэг мэдрэмжийг ялгаруулахын тулд өөрийнхөө эгог дижих хэрэгтэй. Өөрийгөө мундаг хүчтэй, тэр бие мундаг шít, ухаантай,
хосын харилцаан дээр ямар нэгэн харилцаан дээр би дамгайлагч гэдэг тийм мэдрэмж авч ийж хүн хоорондын харилцаан дээр өөрийгөө мундаг гэдгийг өөртөө баталж өгч ийж дофамин гэдэг бодис тархинд хангалттай хэмжээнд ялгарна. Тэгэхээр юм өөртөө ихтэй, кайфтай, сайхан байгаа мэдрэмж автгийн байна. Хохирогч буюу тэр тархиа өөрийнхөө оюун бодол санааг удирдуулад байгаа хүний хувьд бол эндорфин болон кортизол гэдэг хоёр дааврын ихсэл багслан дээр тархи байнгын савлгаатай байдаг гэсэн. Эндорфин гэдэг нь бол тэр хайрлуулсан, жаргалтай, таатай, нэг юм болмоор ч юм шиг бүх юм сайхан болчих гээд байгаа ч юм шиг мэдрэмж төрүүлдэг даавар. Тэр эндорфин гэдэг нь дасгал хөдөлгөөн хийсний дараа, магадгүй кофе уусны дараа, найз нөхдөдтэйгээ уулзсны дараа ялгардаг тийм даавар баггүй юу? Нэг юм сайхан бүтчих юм байна уу гэдэг мэдрэмж төрүүлдэг. За нөгөө кортизол гэдэг нь стрессийн даавар. Бүх юм хэцүү байна, утгахгүй байна, зүрх дэлсэн, дотор давчигдсан, амьсгал бачуурсан, тархи манарсан тийм стресстэй мэдрэмж төрүүлдэг даавар. Тэгэхээр манипуляц хийж байгаа хүн бол тэр одоо удирдах байгаа хүнийхээ сэтгэл зүйг өндөр нам гэсэн байнгын савлгаатай байлгадаг гэсэн үг. Нэг болохоор тэр хүний сэтгэл санааг айгүй стресстэй, гундуу, өөртөө итгэлгүй, арчаагүй, хангалтгүй мэдрэмж төрүүлнэ. Тэр үед нөгөө стрессийн даавар хохирогчийн биед ялгарх нь зүрхэн дэлсэн, амьсгал давчтна, гар хөлн, хөрнө. Яг тэр таагүй мэдрэмж аваад хамраа зовж байгааг нь манипуляц хийж байгаа хүн харахаараа эсэргээрээ дофамин гэдэг бодис нь илүү ялгараад би хүчтэй гэдэг мэдрэмж. Би хүчтэй, би мундаг, миний л зүг байсан байгаа үсттэй гэдэг мэдрэмж, кайфтай мэдрэмж авах юм байна. Тэгээд нөгөө кайфтай мэдрэмж өгдөг хүн чинь тэр онцгой мэдрэмжийг удаан аваад ах юм бол холдоод яваад өгнө шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө холдуулж явуулахгүй тулд магтдаг, сайшаадаг, хайраар бөмбөгддөг, эсвэл учиргүй халамжтай болоод ястай би өөрчлөгдөн. Ястай үнэхээр ойлгосон шүү, ухаарсан шүү, өөр болно чи итгээрээ. Гэт үнэхээр тэр хүний цурцсан байсан сэтгэлийг нь өөрчилтөл эндорфин гэдэг бодисыг нь тархинд ялгаруулдаг. Одоо тэгэхээр нэг асуулт гарч ирж байна л да юм. Бидний харилцаан донд ийм хүмүүс байгаа. Одоо мэдээж амьдарч байгаа тий. Одоо битэрийн яриаг сонсож байхад хин нэгний сэтгэл эмзэглээд эмзэглэж магадгүй гэж би бодож байна. Яа тэгэхээр би ийм юмд өртөөд байгаа юм байна штэ гэж бодож ээж магадгүй. Эсвэл өөрлөгөө өнгөдөг төрлийн хүн юм бол би арай бас ийм үйлдэл хийдэг хүн юм биш үсттэй гэж бодож ээж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ байх ёстой зүйл юм. Харилцаанд. Ер нь бол ятгах, өөрийнхөө зөвийг батлах гэдэг бол хүний төрлөх мөн чанаруудын нэг л дээ. Гэхдээ энгийн ятгалах, энгийн өөрийгөө зөвийг батлах гэж өөрийнхөө асуудлыг шийдэх гэдгээс энэ манипуляц гэдэг чинь ер нь бол эмгэг байж боломгүй зүйл тал руугаа л явж байгаа юм л да. Хортой. Энгийн одоо ятгах тал бол биднэрт ч гэсэн өөрсөн дээр гардаг шүү дээ. Хүүхдээ жишээлх юм бол арай одоо хэрэгтэй сайн хичээл рүү илүү төвлөрүүлэх ч юм уу, илүү амьдралын хэрэгтэй хичээлийг тархийг нь илүү хөгжүүлдэг хичээлийг илүү сайн, энэ нь илүү чам хэрэгтэй гэдэг талаар одоо ухуулах ч юм уу, өвлийн цагаар одоо нэмгэн хувц өмсөх хичээл, дулаахан хувц өмсөн дээрээ гэж тэр хүний сайн сайхны төлөө дээрээс нь бас өөрийнхөө сэтгэлийг амар байлгахын төлөө хин хинийхэн сайн сайхны төлөө тухайн хүнийг ятгах байгаа бол энэ энгийн байж болох зүйл шүү. Тэр хүн зовно уу, хямарна уу, стрессийн таврыг ялгаруулна уу, өөртөө итгэлгүй болно уу, тэр бол хамаагүй. Харин ч тэр өөртөө итгэлгүй болох тусмаа надад ашигтай. Зөвхөн би өөрийгөө л 100% бодож байгаа бол энэ манипуляц. Энэ бол байж боломгүй асуудалтай хүн хоорондын харилцааг эвддэг, хамтрагчийн сэтгэлийн хямралд оруулдаг, өвтөгдөг онцгой зүйл. Одоо жишээлх юм бол бидний энэ яриаг ингээд сонсчоод өөрийгөө ч юм уу одоо хосын харилцааны хүнээ ч юм уу одоо манипуляц хийж байгаа эсхийг нь мэдхийн тулд
гэх юм уу те. Сэтгцэн эмчтэр ч юм уу, сэтгэл засалч эмчтэр ч юм уу очлоо гэхэд юу хийх вэ юм чи? Ер нь бол мэрэгжлийн сэтгэл зүйч юм уу, сэтгэл засалч эмч эсвэл бүр их өөрийнхөө ухаантай гэж боддог, 100% итгэдэг ойр дотныхаа хүмүүст энэ одоо хосын харилцаа, манипуляцид өртөөд байгаа хүн хоорондын харилцааныхын талаар ярьж бодит байдлыг ер нь өөр хүний өнцгөөс харж авах нь нэлээдгүй хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр манипуляцид удаан өртсөн хүмүүс маань өөрийнхөө ойр дотны хүмүүсээс ихэвчлэн тусгаарлагдсан, өөрийнхөө буруу би л асуудалтай хүн гэдэг итгэл үнэмшилтэд 100% итгэцэн. Бодит байдал дээр ямар байгаа вэ гэдэг аль хэдийн мартцсан байдаг байхгүй юу? Тийм болохоор хин нэгэн одоо тэр харилцаанаас холуур байгаа ялгаж салгаад өгөх тийм чадвартай хүн дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. За энэ дээр одоо жишээлбэл үнэхээр би алдаатай асуудалтай хүн болоод манай нөхөр нь манай эхнэр намайг ингээд өөлөө дөмдөглөө шүүмжлээд байдаг юм уу? Эсвэл манай эхнэр нөхөр өөрөө асуудалтай юм уу гэдгийг тэр мэрэгжлийн хүн ялгаад өгдөг байх нь. Эхний ээлжинд бол стресс тэр дотор хоримтлагдсан уур бухимдал, эргэлзээ, бодлооныг нь гаргаж яриулна. Юу хэцүү байна, юун дээр стресстэй байна, тавх асуудлыг нь яриулна. Ингээ ярьж явах хооронд нь сэтгэл зүйч, сэтгэл засалч юмч маань тодруулах асуултуудаа үнэхээр энэ хүнд өөрт нь асуудал байгаа мó? Тэр нийгмийн харилцаанд ороод байгаа хүн болон хэсэг бүлэг хүмүүст асуудал байгаа мó гэдгийг нь бодтоор ялгаж одоо шалгаад ухааруулад өгдөг. Тэгэхээр одоо ер нь манипуляцид өртөөд байгаа хүмүүс бол нэгдүгээрч юу ойлгох ёстой гэхээр та асуудалтай, та муу, та хангалтгүй болохоор ийм мэдрэмж аваад байгаа юм биш. Харин ер нь бол тухайн тэр манипулятор буюу хяналтнаа байлгаатай хүн өөрөө сэтгэлийн хувьд асуудалтай. Та чадлаараа хичээж байгаа, хинээс ч дутахгүй, хийх юмаа хийдэг, амжуулах юмаа хийдэг. Аюулгүй л бол тэнд өртөж байгаа хүмүүс санхүүгийн болон бусад зүйлсийг зохицуулдаг байх магадлал бас байна тийм ч. Кейсүүд дээр бас ингээд бодоод үзэхээр тэгэхээр одоо за тэнд өртөж байгаа хүн бол за удаан хугацаанд ч урт хугацаанд ч ингээд хизээ нэгэн цагт өөрийгөө энэ өртөж байж магадгүй гэдэг энэ мэдлэг гэдэг чинь үндих чухал шүү дээ тий гэдгийг ойлгоод зурс хийж ойлгосон ч тий очоод тэгээд дээрээс харах боломж олдлоо гэж үү миний буруу биш юм байна. Би хамгийн санаараа хичээсэн юм байна гэдгийг ойлгочлоо. Тэгвэл нөгөө хүн байгаа шүү дээ тий тэр зүйлийг гол үйлдэлийг хийж байгаа хүн тэр хүнд яаж нөлөөлөх юм гэдэг ч юм одоо энэ хэцүү бас том яриа л да. Яаж авчрах юм, яаж өөрт нь тэрийг нь ойлгуулах юм гэдэг ч юм уу. Ер нь бол одоо энэ манипуляц хийж байгаа хүмүүсийн ихэнх зан төрхийн онцлог бол нарциссистив шинжийн зан төлөвтэй хүмүүс байгаа юм. Тэр би яг манипуляц хийгээд байна. Би асуудлын гол эзэн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол тэр хүнийг бараг депресд оруулахаар үйл явдал байхгүй юу? Би алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тийм болохоор алдаатай, асуудалтай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй нийлцэх тохиолдол илүү байдаг. Яаж иж байгаа дэмждээр аваад ирсэн ч гэсэн миний зөвштэй тэр хүн өөрөө ийм болохоор дэмжтэйгээ ч гэсэн тийж ярих юм тий. Яалтчгүй л одоо энэ кейс уур арга үнээр алга гэдэг. Тэгээ та ингээд ийм хит хяналттай хүнийг байлгах жана гэж тулах юм бол ер нь таагүй тавгүй нөгөө сэтгэлийн дотортлын эмзэг шарах майжигц учраас эргэж ирэхгүй байх магадлалтай байдаг. Энэ тэгэхээр ерөөсөө эмгэг төрлийн зүйл гэж хэлэх гээд байна тийм чи. Ер нь бол эмгэг төрлийн зан төлөөс гардаг, эмгэг төрлийн одоо хүнээс гардаг хандлага юм аа. Эрүүлэр, энгийнээр ойлгох гэхэд арай л таагүй мэдрэмж хамтрагчтай үзүүлдэг. Энэ өөрчлөгдсөн боломж юмч байт юм болов уу? Ер нь бол 25 хүртэлх насны хүмүүст өөрчлөгдөх магадлалтай байдаг. 25 нас хүрэхэд хүний зан төрх тархины хөгжил сэтгэл зүйн байдал тогтдог. 25 нас хүрээгүй залуучуудын хувьд бол зан төрх сэтгэлийн хөдөлгөөн тэр хандлага төлөвшөж амжаагүй байдаг учраас яг өөрөө үнэхээр хүсэх юм бол тэр буруутай хандлага өөрчлөгдөх тохиолдол байдаг.
илүү боломж өндөр байна шүү дээ. За 32-оос дээш наснд сүүлийн үед гарсан судалгаагаар 32 наснаас дээш наснд хүний зан ааш, хандлага, төрлөх мөн чанар улам илүү тодорч, улам илүү батчихно гэхээс биш хэр барахтай суураараа өөрчлөгддөггүй гэсэн судалгаа хүртэл гарсан. 20-д хүртэлх насны хүүхдүүд бол амархан өөрчлөгдөх хандлага байдаг шүү. Одоо над дээр нэлээд хэдэн жилийн өмнө иржсэн. Эмэгтэй хүүхэд байдаг. Гэр бүлийнхнийгээ яг 2 дахь одоо манипуляцийн аргаар сүрдүүлэх хариур бол нэлээд үзүүлдэг. Минийхэр болохгүй бол би өөрийгөө зүсэн гэмтэн хэрвээ минийхэр л юм болохгүй бол өөртөө гэмтээ үлдэх юм шүү. Тэгээд явандаа сэтгэл зүйтэй яваад тэр дотоод төгшөөр засагдаад эрхийн алдад тэр сүрдүүлэх хариу уруулаа болсон. Тэгээд ер нь би өөрийнхөө амьдралын төлөө хичээх хэрэгтэй байна. Өөрөө хичээх хэрэгтэй байна. Миний ингээд тааруу тавгүй байгаа маань гэр бүлийнхнээс болоогүй. Миний одоо сэтгэл зүйн докторгүй байдлаас болсон юм гэдгийг ойлгоод ухаарад нэлээд бие даацсан. Одоо 26 талаатай болсон. Эмэгтэй хүүхэд байдаг. За бидний ярилцлагын цаг дууссан байгаа. Тэгээ өнөөдөр бид амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгээрээ манипуляц хийдэг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ те? Энэ хүн бидний одоо харилцаан дээр ямар үг үйлдэлийг гаргаж тухайн хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг юм бэ? Бас цаашдаа юу хийх хэрэгтэй вэ гэдэг агуулгын тухай ярьлаа. Маш том сэдв ярьсан ч гэсэн бидний яриаг дахин сонсоход ямар ч лсэн гол зүйлээ шүүрч авч чадхаар тийм үр өгөөчтэй яриа байлаа гэж миний хувьд дүгнэж байна. Тэгээ өнөөдөр бидний нэвтрүүлэгт ирж оролцсон Better Mind найргуудл сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалчимч Мандах эмч байлаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Сонсогч тантай хамт манай найруулагч Мэдзүү хөтлөгч сэтгэл зүйч Гэрлээ миний бие байлаа. Та дараа 7 хоногийн 5 гаругийн өдөр бас нэгэн өөр сэдв зочинтойгоор ярилцлагыг маань хүлээн авах сонсох боломжтой байгаа шүү. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж хожил өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.